Ард сууж байгаа хүмүүс нүдээ аниараа би харж байгаа шүү. За би нэг асуулт асуух гээд байгаа. Бусдыгаа хараад явах уу гэд. За бүгд нүдээ аньсан тий. За энэ амьдралдаа биш дээ. Үнэхээр үхмээр санагдаж амиа хорлмоор тийм бодол орж ирж исэн хүн байвал гараа өргөдөө. Тий. Би бас гараа өргөж байгаа л доо. Би бас гараа өргөж байгаа. Би өөр оролдлого хийж ирсэн. За болгочих тий. Тэгээ хүн амиа хорлож үхмээр санагдана гэдэг чинь ямар сайн байх уу? Нэлээд зовсон байгаа шүү дээ өөрхий. Ер нь бол ингээд судалгаагаар ч гэсэндээ бараг 20 жилийн өмнө нэг судалгаан дээр Америкт сурж байгаа нийт коллежийн оюутны 10 оюутны 5 нь амиа хорлох тухай бодол орж 10 оюутны 1 нь бүр амиа хорлох оролдог хийжсэн гэж Америкт шүү дээ. Одоо ингээд бид нэр хойд Солонгос биш өмнөд Солонгос, Японыг харах юм бол амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж чинь те нөгөө одууд, нөгөө саятнууд яг нөгөө хүмүүний хүсдэг бүх юм одоо залуучуудаа тий энэ хорвогийн манай монгол залуучуудын хүсдэг бүх юм тэдэнд байсан. Нэр алдар нь байсан уу? Үнэхээр нэр алдартай. Үнэхээр од саятнууд, долларын саятнууд. Харахад бол үнэхээр тэдэнд царай зүс бүх юм байгаа ч тэд яга амиа хорлоод байна. Тэгэхээр хүний амьдралын аз жаргал амар тайван гэдэг бол тэр хүн хэрэг нэр алдар, хэр царайлаг, хэрэг дансандаа мөнгөтэй гэдгээс ердөөсөө хамаарахгүй байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Амьдралын утга учир гэж бид нар сая дуулж байна. Амьдралын утга учир хизээч мөнгнөөс хэрэг мөнгөтэй байгаагаас тансаг хааны ордонд амьдарч байгаагаас хизээч шалтгааллахгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй байхгүй. Хамгийн гол нь яагаад ойлгохгүй байна вэ гэхээр тийм төвшөнд хүрээгүй учраас л тийм л болчихвол гоё болчих байх л гэж ойлгоод бодоод байгаа. Гэтэл яг энэ бүхний хөөцөлтний эсрэг та нар ариун библиэлд байгаа Соломон хааны сургаалт үлгэр тэр гүн ухааны номыг уншаарай. Соломон хаан бол энэ дэлхийн хамгийн баян хаан байсан. Соломон хаан шиг баян хаан энэ хорвоод хэзээ ч төрөөгүй баян хүн. Та нар Элон Маск гэж байгаа яг үнэндээ бол Соломон хаан бол юун Элон Маск. Гэхдээ Элон Маск бол энэ дэлхийн одоо хамгийн баян хүн байна. Та нар боддоо нэг хүний хөрөнгө одоо $500 тэрбум даваа явцсан. Одоо хагас их $80 өгсөн байна шүү дээ. Юун долларын саятан. Долларын саятныг даваад тэрбум болоод тэрбумаасаа бүр 500 тэрбум бидний толгойд багтахгүй нэр. Монгол улсын жилийн бүхэл бүтэн алтаа зараад, мөнгөө зараад, нүүрсээ зараад бүр хуугаар нь хамж байгаа Монгол улсын олдог орлогоос илүү байгаль усаа экологоо сүрүүлж байгаад олдог манай Монголын орлогоноос илүү давсан мөнгө ганцхан хүнд байж гэнгээ та нар боддоо. Үнэхээр тэгтэл Соломон хаан бол юун Элон Маск. Соломон хааны хаанчлалын үед биш дээ. Бүхэл бүтэн Израилийн ард түмэн тэр чигтээ асар баян болоод одоо гудамжинд ингээ гарахад ингээ хөвтчээдэг чулуунуудыг бид нар мэднэ үстэй ингээ чулуу. Ямар ч үн цэнэгүй байдаг үстэй. Соломон хааны хаанчлалын үед цалин цагаан мөнгө зөвхөн газар хөвтчээдэг ердийн чулуу шиг ийм хэвийн зүйл болж хувирсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хаанчлалын хөгжил цэцгэлэлт ямар аимшигтай төсөөлхийн аргагүй байсан бэ. Тэгтэл Соломон хаан юу гэж хэлж байгаа вэ гэхээр ариун библиэлд тэр номлогчийн үгс гүн ухааны номон дээр үнэхээр би бүх юмыг хийж бүх юмд хүрсэн ч энэ нь хов хоосон байлаа гэж хэлсэн байгаа шүү дээ. Хов хоосон. Салхины хойноос хөөцөлдөх мэт хоосон байлаа гэж. Тэгэд энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр байшин дүүрэн баялагтаач хэрүүл уралтай амьдарснаас амар тайван газар өвсөн овоохоо амьдарсан илүү дээр юм а гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэг би урт нь бол нөгөө та нарт хэлжсэн те дотроо ингээ мөнгөтэй бол хүн аж аргалтай амьдрах хахаа гэж яг л тэгж боддог байсан. Гэтэл ариун библийн сургаалыг уншаад бурхны нэгүслэр би мөнгөтэй болохоос өмнө тэрийг ойлгоцсон. Юу ч гүй байгаа хэцүү залуухан хүүхэд ариун библийн сургаал уншаад нэрээ юу илээ. Амьдралын утга учир нэрээ би ингээд тансаг сайхан хааны ордонд амьдарсан ч гэртээ хэрүүл уруултаа хүчрхийлээл эхнэрээ араар тавиал үр хүүхдүүд айдас давтуулаад уйлуулаад хараад зүхэл ингээл явж ивэл тэр тансаг байшинд амьдарсны утга учир нь юу юм? Ямар ч хамар тайван байхгүй. Тэгээ тэр гоё хааны ордон шиг тансаг байшинд амьдраад байгаа шалтгаан нь юу юм? Утга учир нь юу юм? Тэрний оронд
эсхий гэртээ элэг бүтэн, эсхий гэртээ инээлдэж суугаад тэр гэр бүл хамгийн аж аргалтай байгаа байхгүй. Тэгэхээр би ойлгосон. Ер нь бол амар тайван аж аргалыг мөнгнөөс биш, яг би өөрөө бий болгож чадах юм байна. Би өөрөө л гэр орондоо инээд хөөр, баяр хөөртэй байлгахыг би өөрөө л шийдэж чадах юм байна. Тэр мөнгө биш. Хүмүүс дандаа байхгүй зүйлээ боддоо шүү дээ. Тэгчүүл ингэчүүл дааж ийм байвал би ингэчих юмсан гээл дандаа бүтэхгүй мөрөөдлийг бодоод гониглаа яваад байдаг. Харин өнөөдөр аж жаргал чинь тэр амар тайван чинь таны дотор байгаа байхгүй. Танаас шалтгаална. Тэг сая би наашаа ирж явахдаа нэрэ бурхан зөргөө гэд одоо нэг хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан хамаагүй гэж тий. Тэр дууг зохиосон энэ хүний CD тэр над CD-г өгсөн байхгүй. Тэгээ энэ хүн үнэхээр гайхалтай юмыг маш их боддог. Өөрөөс надад хэлжсэн. Би уран бүтээлээрээ дамжуулж зүгээр нэг дуу дуулж хүмүүсийг нэг гоё хөгжөөгөөд өнгөрөх биш. Би юм ярмаар байдаг уран бүтээлээр хүмүүст. Тэм учраас энэ хүний ингээд дуунууд нь дандаа юм ярьсан, юм бодулсан. Тэгтэл хүмүүс нэг ойлгодог юм байл да, тоодгүй. Тэгээ би ингээд дуугийн CD-ндээ нэг машиндаа сонсоод тэгээ дууныхын талаар ярьсан чинь бүр гайхаад баярлаад миний дууг анх удаага ингэж сонсож, ингэж ойлгож надтай ярьж байгаа хүнийг би анх удаа харлаа гэж байгаа юм. Тэгээ энэ хүн сая би энэ дуугийн сонсоо явжсэн чинь тэгж байна. Ердөөсөө энэ амьдралд те чи өөрөө л боол. Эсвэл чи өөрөө л хаан байхыг шийднэ. Эсвэл чи өөрөө л итгэл тийм ээ? Чи өөрөө л тэр жаргал бүтээж чадна. Эсвэл чи өөрөө л зовлон бүтээнэ гэж байгаа. Түнсэж тэр мөнгө биш. Мөнгө бол амьгүй зүйл шүү дээ. Зүгээр хэрэглээ. Тэгэхээр өнөөдөр бид бөнгнөөс шалтгааллахгүй дансандаа хэрэг мөнгөтэй байхаагаас үл шалтгаалan бид нэр байгаа газар амар тайван дотор байх боломжтой. Тэгээд нэг бизнесмен хүн ярьж ирсэн. Бизнесмен байсан хүн гэж хэлээ. Маш их хөгжил цэцгэлж ирсэн. Маш их ашиг орлоготой болсон эхнэртэйгээ гэр бүлийн бизнес эхлээд тэгээд эхнэр нь бүх данс санхүүг нь барьсан. Тэгээд нөгөө маш их томроод саяхан эд хөрөнгөтэй мөнгөтэй болсон чинь эхнэрийнхэн зан ааш нь өөрчлөгдөөд нөхрөө голдог болоод тэгээд нөхрөө араар тавьдаг болоод залуучуудтай явуулддаг болоод бүр яг алтан загсны үлгэрийн эмгэн шиг хувирсан гэж байгаа юм. Тэгээд тэр маш их шоконд орсон. Маш их сэтгэлээр унсан. Тэгээд нэг удаа бас нэг шүүхийн асуудал болсон юм шиг байна. Тэгээ өөрөө ярьж байгаа. Би ингээ шүүхтэр ингээ өдөр болгон дуудагдаад ингээ очдөг байсан. Гэсэн чинь миний хажууд нэг ядарсан гэд харваас ингээд бүр ингээ унжижсэн хувцастай. Айгуу тийм зовсон ч байх үү нөгөө хувцас муцын харахаар гадна талаасаа их л ядуу хүн байсан гэж байгаа. Тэгээ тэр хүнийг харахаар царайн ингээ айгуу баяр хөөртэй байсан гэдэг. Дандаа амандаа дуу хайлаа л инээсэн байж байдаг. Тэгэд ингээд өөрийг харахаар амар ганган дээрээ тавьчихсан нэг зовцсон амтэн эхнэр нь араар нь тавьдсан тест өчнөө асуудалтай гэр бүл нь сүрч байгаа. Тэгээ шүүхт өдөр болгон дуудагдаад нөгөө таваарш нь болохоор нэг өмсөн зүсээ хувцсан харваас ядуу хүн гэдгийг харагдана. Тэгсэн мөртлөө ингээд нүүрэнд нь ямар ч гониг байхгүй дуу хайлаа л ингээс байж идэг. Тэгээд гайхаад нөгөө хүнтэй танилцаад та одоо ямар хүн бэ? Яагаад танд ийм баяр хөөрөөд юм бэ гэсэн чинь Есүс ярьсан гэж байгаа байхгүй. Их чинь Есүст итгэх тийм үү? Тэ чи манад дээр би чамд сайхан хоол хийж өгөөгээд. Тэг гэрт нь орсон чинь гэр хороололт. Тэгэд нөгөө нэг модон сарампаа ингээд юм амбар шиг юм дотор. Тэгээд нар сар нэвт гэрэлтсэн. Тэгээд дотроо ингээд тэрийг сонин ингээд наагаад ингээд нөгөө онгорхоо цоорхоогоо ингээд сонингоор картон цаасаар бүгэлжгсэн. Үнэн сүрцсэн газар орсон гинэ. Тэгсэн бүртлээс үнэн ингээд талархалтай дүүрэн гараа өргөөл залбираад бүр тэгээд тэр хүнээ сайн мэдээ сонсоод Есүст итгээд. Тэгэд эхнэрийнхээ төлөө залбирсан. Эхнэр нь Есүст итгээд гимшээд. Тэгээ энэ хоёр бас эхнэр нь өвчин тусцсан байсан. Идгрээд. Тэгээ энэ хоёр яг Есүс дээр яг бурхан дээр ирсэн байгаа байхгүй. Тэгээд алтан загсны үлгэрийн эмгэн шиг эхнэр нь бүр дампуураад юучгүй эвдэрхий твштэйгээ бас үлдсэн гэж байгаа. Ёстой хүн мөнгөтэй болох ямар аимшигтэй юм бэ гэдгийг амссан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө мөнгөнд нь буруу байгаа юм биш. Мөнгө бол амьгүй зүйл шүү дээ. Мөнгө танд сайнаарч муугаарч үндэ бол нөлөөлж чадахгүй. Мөнгө танд хормоо санаатай болохыг зөвлөж чадахгүй. Хамгийн гол нь мөнгө таныг хэн байсан бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Та тийм болчихсон юм биш.
угаасаа тийм байсан байхгүй. Таны дотор нөхцөл нь бүрэлдэхэд та эрх мэдэл, мөнгөтэй болоход, од болоход, алдартай болоход, хаан болоход таны дотроос жинхэнэ зэсчин сууж байгаа байхгүй. Мөнгө бол хүнийг шалгадаг гэж. Тийм учраас ийм үг гэдэг. Хэн нэгний таныг гэвэл тэр хүнд мөнгө өгч гэж байгаа байхгүй. Тэгэл жинхэнэ хэн бэ гэдгийг танигдана. Эсвэл хэн нэгний таныг гэвэл эрх мэдэлд өгч. За ястаа эрх мэдэлд гараад оодорч эхэлнэ. Жинхэнэ бужигнуулж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас бид нар үнэхээр эзэн Есүс Христ дотор аврагдаж бид нар амьдралын утга учирыг, амьдралын сайн сайхныг үнэхээр Бурхан дотор л амсахгүй бол тэгээ бүгд хамтдаа залбирая. Тэгээ зүрхнийхээ төлөө л залбир. Бидрийг Абаканд залуу одоо хөвгүүд, охтууд 20 гаруйхан настай бид нар Библийн сургууль сурж байхад бид нар Бурханаас залбирдаг байлаа. Эзэн минь бид $100 өгчлөлтөө гэл. Тэгвэл л өстой бужигнуулах гал өстой нэрэ эзний төлөө $100 болчвол өстой эзэндээ өргөлөө өгөөл өстой нэрэ их юм хийх юм шиг санагдал. Яг л ийм гин мунхаг л $100 гуугаал. Тэгэл бүр сүулдэ эзэн минь $100 өгч гэж яг юу нь болохгүй байгаа юм бэ гээл. Хүн өөрийгөө мэдэхгүй байгаа байхгүй. Тэгсэн чи яг нэг номлогч хэлсэн шин. Бурхан та нар $100 өгөх нь асуудал биш ээ. Харин $100 болчоо та нар өнөөдөр сүмдээ байх уу гэдэгт л асуудал байгаа гэхэд бодож үзэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед бол яг үнэндээ бол яста баярлаа баяртай гэж зугаацсан гээл. Яста тансаг машин аваад тансаг хувцас өмсөөл солиорол явах байсан баг. Аархаал. Хүн өөрийгөө мэдэхгүй байгаа. Хүний зүрх ийм хуурамч байдаг гэдэг. Тийм учраас эзэн таныг алдахгүй тулд эзэн таныг хамгаалаад байгаа байхгүй. Эзэн бидэнд хайртай учраас. Жишээлбэл 8 настай хүүхэд ааваасаа тий аваа би машин чинь барьж сурья гэвэл өхөө. Таны 5 настай хүүхэд, 8 настай хүүхэд, 10 настай хүүхэд таны машиныг говьл тавх уу? Та харамч учраас уу? Юу болохыг бид мэдчихэж байгаа. Бид хайртай учраас заримдаа өгдөг байхгүй. Бурхан бидэнд хайртай учраас, бидний зүрх хуурамч гэдгийг мэдж байгаа учраас маш олон даруухан сэтгэлтэй хүмүүс сүмд ирж ирсэн. Яг амьдралд яг ингээ ядраад, туйлдаад тэгээ бид нэр хайраараа хүлээж аваад, цагаа гаргаад, залбирлаа зориулаад, халамжлаад үнэхээр хамгийн хайраараа хүлээж авахд тэр хүмүүс бүр хэлж ирсэн. Энэ хүмүүсийг гомдоож болохгүй шүү. Стэнэр энэ хүмүүстэй энэ чуулгандаа л үнэнч байх юмсан гээл ирээл явж исэн. Гэтэл дараа нь асуудал нь шийдэгдээд өвчин нийтгрээд санхүүгийн асуудлаас гараад ирсэн чинь зүрх нь өөр болоод мань мэтийгээ шүүдэг болоод мань мэтийгээ муулж ярьдаг болсноо сүулдэ яваад гэж байгаа юм. Тэгээ би нөгөө амлалтаа хайцсан болоо. Хүний зүрх ийм байдаг байхгүй. Бид нар хിവэрэл байгаа шүү дээ. Бид нар өөрчлөгдөхгүй байхгүй. Хийх юм хийгээл явж. Хэцүү байх чинь санаа тавьсан. Одоо та насанд хүрч та өрөөгдөж одоо тантай зурлах шалтгаан байхгүй. Цаашаага яв. Цаашаага бусдыг хайрлаад яв. Чуулганд ирж байгаа шинэ хүмүүст чуулганыг мэдэхгүй бусад хүмүүс санаа тавиад яв. Харин бид нар бас танд санаа тавьсан шиг сүмд ирж байгаа бусад шинэ хүмүүст эзнийг мэдэхгүй тэр зовж байгаа хүмүүс рүү санаа тавьдаг байхгүй. Тэгээ үргэлж намайг өөртөө л санаа тавьсан хэвээрээ болохыг хүсдэг хүмүүс байна. Ердөөс ганцаараа орчлонд амьдарч байгаа юм шиг л. Намайг л хайрл пастра надад цаг гар гэсэн баг ийм шаардаж байгаа юм шиг. Гэтэл би чинь маш олон хүмүүст харилцаж байгаа шүү дээ.
Харин эргээгээд пастортайгаа хамт нэгдээд зов зүдэрч байгаа хүмүүсийн төлөө хамт явах хэрэгтэй байхгүй. Намайг анх нөгөө шинэ итгэж байхад нэг ийм дуулагддаг байсан сүмдэр. Тэр дууг дуулж явахдаа яг л бурхан надад үгээ хэлжсэн л да. Тэр дуугаар магтаалаар дамжуулан үнэхээр бурхан ярьдаг шүү. Амен. Тэр дуун дээр хайрыг минь чи надаас үнгүй авсан. Бусдад бас үнгүй өгч бай. Миний нэрээр чи итгэл авсан. Минийх гэж хэлэгдэхээр амьдраач гэж. Тэр дууг дуулж байхад бурхан надтай ярьдаг байсан. Үнэхээр бусдын төлөө өөрийгөө зориулах. Би бурханаас авсан энэ үнгүй авсан хайраа бусдад үнгүй өгөхийг бурхан намайг ятгадаг байсан. Бурхан та нараас ч энийг хүсэж байгаа. Хуваа хичээс исэн хүмүүс бусдын төлөө амьдрах нь энэ бол гайхамшиг байхгүй. Амен. Тэг бүгдээрээ дахиад залбирая. Есүс намайг өөрчлөөч. Хамтдаа залбирцгаая. Эзний үг хүслийн дагуу бүгдээрээ зүрх сэтгэл оюун бодлоо өөрчлөгдөн. Өөрчлөн шинжилцгээе. Халелуя эзэн. Бүгдээрээ хуваа хичээсэн зангаа орхиж бурхны хайр инэрлийг амссан юм бол бүгдээрээ энэ хайрын зохистой амьдарцгаая. Ямар ч үед бүгдээрээ өөрчлөгдөхгүй. Анхны хайр, анхны итгэл, анхны хараал байцгаая.